Орой мэнд төргийн үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизээр сонгуул 2024 нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрж байна. Студиуд нэр дэвшигч ирсэн байна. Ингээд та бүхэндээ танилцуулъя. Улсын хурлын сонгуулийн 4-р тойрогт иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Балдан доржийн Батуул ирсэн байна. Танд орой мэнд төргий. За орой мэнд. Сонгуулийн сурчлагаанд яваад байна тийм ээ. Тэгж байна. Сонгуулийн сурчлагаа эхэлсэн. За энэ удаагийн сонгуул бол нэлээд түгээх ач холбогдолтой ийм түүхэн сонгуул болно гэж бид бүхэн харж байна. Тэгэхээр яагаад ийм сонгуул вэ гэдэг талаар бас яриагаа өрнүүлвэл өнөөдөр яриа их үр дүнтэй болох юм болов. За тэгээд орондоо орохоос өмнө бас хүмүүс маань бас нэгэн зүйлийг бодоод тэгээд нойроо авал бас яриа зөв болох юм болов гэж хараад байна. Та бид хоёр бас өмнө нь ярилцж байсан. Ерөнхийдөө иргэний хөдөлгөөний намын мөрийн хөтөлбөрийн талаар нэр дэвшигчдийн тухай тийм мэдээллүүдийг хүргэсэн. Тэгэхээр би бас давхар энэ удаад та бол өөрөө эдийн засагчтэй бизнесмен хүн. Бас иргэний хөдөлгөөний нам эдийн засгийн тал дээр одоо ямар бодлого баримталж байгаа тал дээр бас ярих байх гэж би бодож байгаа. Тэгээд яриагаа үргэлжлүүлъя үзэгчтэй. Тэгээ. За эдийн засгийн хувьд ярихаас өмнө ер нь нийгмийн нөхцөл байдал одоо яг ямар байна вэ гэдэг дээр нэг эргэж хараад дүгнэлт хийх цаг нь болсон байхаа гэж бид бүхэн бол бодож байгаа. За нийгмийн нөхцөл байдлыг ярихын тулд бас нэг жоохон түүх зөхөж углуурхтай хэдүүлээ бас ярилцвал зөв баг. Ер нь дэлхийн ертөнцийн үүслийг бол 13 тэрбум жилийн настай гэж хэлж байгаа. За сүүлд НАСА-гаас гарсан судалгаагаар бол 33 тэрбум жил хүртэл ер нь бол цааш нь явуулж явах шиг байна. За дэлхийн ээжийн хөгжил маань бол 4.5 тэрбум жилийн настай. За хүн үүссэн цаг гэх юм бол ер нь 1 сая жилийн түүх яригдана. За оюун ухаанд хүн үүссэн цаг гэвэл 100 мянган жилээр тоорлогдох байх. За тэр дундаа төр үүссэн цагийг бол одоо бидний үндэсний онол дээр 10 мянган жилийн түүхтэй гэж ярьдаг. Тэгэхээр төр улсаа яагаад байгуулах болсон юм бэ? Хүн бол анханасаа нийгэмшин амьдрах зайлшгүй шаардлагатай болсон. Адгууслаг нөхцөл байдлаасаа нийгмийн нөхцөл байдал руу хамтран шилжиж амьдрах шаардлагатай болсон. За нийгэмсэн бүлгүүд үүсээд ирэхээр зайлшгүй дундын хуульчилсан дүрм журмууд бол тогтоогдохоос аргагүй. За тэгээд ирэхээр төрийн тухай онол гарч ирдэг. Төрөө байгуулахаас аргагүй болсон. Төрөө байгуулж чадах юм бол улс гэдэг зүйл эндээсээ үүсдэг. За энэ түүхийг бол монголчууд 12 мянган жилийн түүхтэй. Төрт улс бол Монголоос үүссэн гэж бид бүхэн бол харж байгаа. За ингээд ойлгоод ирэх юм бол өнөөгийн нэн ойрын түүхүүд рүү бол орж ирэх боломжтой. За 13 дугаар зууны үе монголчуудын одоо сэргэн мандалтын яг оргил цэг нь болсон тийм үе байгаа. Тэн дээр бол төрт улсын хамгийн өндөр том хөгжил явжээ гэж манай үндэсний онол ном бол хэлж байгаа. За тэндээсээ наашаа одоо манжийн үе, за тэгээд сүүлд социализм, за тэгээд ардчлалын 34 жил болоод ирлээ. За яг энийг ярьж байгаа бол учир шалтгаан нь одоогийн эдийн засгийн онолынхаа нөхцөл байдлыг бид нар дүгнэх гээд байгаа. Эдийн засгийн яриа гэх юм бол одоо ямар онол дээр суурилж яах гэхээр ерөөсөө хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэглээг хэрхэн яаж хангах вэ гэдэг барууны эдийн засгийн онол явж байгаа. Энэ нь өөрөө ер нь бол бүтшгүй даалгавар болчиход байна гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрж байгаа. Тийм ч учраас нөгөө экологийн тэнцвэртэй хөгжлийн асуудал яригдж эхэлж байна. За хэрэглээгээ хэрхэн яаж багасгах вэ гэдэг нийгмийн одоо тийм том хөдөлгөөнүүд бол гарч ирж байгаа. Ер нь бол асуудал явсаар байгаа нөгөө дандаа суур юмрууд байгаа. Суур асуудлууд руу орж ирчээд байгаа. Тийм ч учраас эдийн засгийн яг энэ асуудал маань бол яг одоо яригдах шаардлагатай болсон. Нэн эмзэг үе дээр байгаа ийм асуудал байна гэж бид бүхэн бол дүгнж байгаа. Тэгэхээр яагаад энийг ингэж өндрөөр ач холбогдол өгж ярих шаардлагатай болчих вэ гэхээр ерөөсөө дэлхийн нөөц маань өөрөө 100 гаруй жилийн нөөцтэй байна. Одоо хамгийн гол бидний хэрэглээ бол нефтийн бүтээгдэхүүн эрчим хүчний хэрэглээ. Тэр маань өөрөө 70 гаруй жилээр тоологдох ийм нөөцтэй. Газрын тос. Эдийн засгийн үндэслэлтэй олборлж болох газрын тос гэдэг. За бидний хэрэглэж байгаа энэ бүх зүйлүүд байгалийн элементүүд орж байгаа. Цаана ашигт малтмал явж байгаа. Хүнд үйлдвэрлэлүүд явж байна. Энэ өөрөө эдийн засаг нь өөрөө дэлхийн даахгүй хэмжээнд бол хүрчихсэн. Тэгээ гол асуудал юу байна вэ гэхээр одоо хоёр чиглэл байна л да. Нэг нь бол хэрэглээ нэмэгдсэн. Тэр дундаа хүмүүсийн тоо, хүн амын тоо нэмэгдчихэд байна гэж ярьж байгаа. Өдрөөс өдөрт өсөж байгаа. Одоо 7 тэрбумд авчаад явж байна. Тэгэхээр цаашаагаа бол даацгүй болох нэ. Гарцсан юу юм бэ гэд дэлхийд даяараа хайж байна. Экологийн тэнцвэртэй хөгжил гэж яриад байгаа боловч тэрнийхэн шийдэл нь бол байхгүй байна. Асар олон санал санаачлагуудыг ер нь бол дэвшүүлж байна. Гэхдээ гарц гаргалгаа ерөөсөө олдохгүй. Тэгэхээр хүн амын тооныг бол багасгах хэрэгтэй юм байна. Эсвэл нөгөө сүрэл мөхөл гэдэг зүйл рүүгээ л очих нэ гэдэг хариултан дээр дэлхийн нийт очсон байгаа.
Энийг одоо яаж ч гуйварлах гад, яаж ч тайлбарлах гад бодит нөхцөл байдал ерөөсөө л юм байна. Тэгтэл энийг ярьж байгаагаар шалтгаан хариулт нь байх ёстой гэж бид бүхэн харж байгаа. Зарим хүн бол мөхөхнэ гэж ярьж байгаа. Бид бүхэн бол шинэ үе ирж байна. Энэ дээр бол оюун санааны, оюун мандлын тэр соёл иргэншлийн шинэ үе таалга нээгдэжээж хүн өөрөө энэндээ ухамсартайгаар оролцдог. Байгалийнхаа энэ хүн холбоотой хэрхэн яаж нээгдэж энэ зам ёсны хуулийн дагуу амьдрал орших вэ гэдэг тэр том соёл иргэншил эхлэх ёстой гэж манай өвгдийн онолж хэлж байгаа. Бид бүхний суур судалгаан дээр ч гэсэн ийм дүгнэлт бол гарч ирж байгаа. Тэгэхээр хариулт нь Монголоос олдох нэ гэж бид бүхэн харж байгаа. Та бүхэн бас одоо 15 жилийн хугацаанд ер нь иргэний хөдөлгөөний намын суур судалгаа маш сайн хийсэн гэж нэр дэвшигч бас хэлж байгаа л да, салбар бүр дээр гэж байгаа. Тэгэхээр би тантай өнөөдөр бас эдийн засгийн тал дээр ярих гэж байгаа учраас энэ тал дээр л бас асуугаал байгаа юм л да. Тэгэхээр Монголын хувьд та бас ингээд одоо эргээд Монгол руугаа хөрвөө л доо. Тий. Тэгэхээр дэлхийн нөхцөл байдал юм байгаа юм байна. Тэгэхээр Монгол ямар байна вэ гэж. Бас нөхцөл байдал бол ер нь бол амаргүй байгаа. Одоо бид бүхэн уул уурхай хүнд үйлдвэрлэл рүүгээ ер нь бол явах гэж байгаа тийм чиг хандлагууд бол ажиглагдаж байна. Эрчимдсэн мал аж ахуй гэдэг нэр томьёо бол бас орж ирж байна. Тэгвэл ерөөсөө энэ газар нутаг дээр чинь нүүдлийн соёл иргэншил байсан. Нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйл болсон тэр нүүдлийн мал аж ахуй гэдэг зүйл үеийн үед энд байсаар ирсэн. Энэ нөөрэө цаг хугацааны шалгуураар ийм эдийн засагтай байхаас аргагүй. Ер нь бол үндэсний онолоор эдээр хүнийг застдаг гэж байгаа. Тэгэхээр эдийн засаг гэдэг ойлголт бол монголчууд байдгүй. Харин юу байх ёстой вэ гэхээр үндэсний аж төрхөн ухаан гэж байх ёстой. Энэ байгальтайгаа тэр хүн холбоотой гэж түрүү ярьсан тэр нарийн нэгт холбоотой зүйл өнөөгийн цаг хугацаанд бид энийг яаж хөрвүүлж ойлгох юм. Тэгээд эндээсээ яаж эдийн засгийнхаа гарц гаргалгааг бол гаргах вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр түрүүн судалгааг бид нар маш улс ууртай гэж хэлсэн. Тэгэхээр энэ дээр бид нар судалгаагаа яаж хийсэн бэ гэхээр эхлээд нөөц боломжуудаа тооцож эхэлж байгаа. Ерөөсөө аливаа үндэстэн хөгжихийг тулд төлөвлөгөөгөө гаргахын тулд эхлээ байгаа боломжоо тооцох хэрэгтэй. Монгол улс бол дэлхийд ганцхан суур эдийн засагтай улс. Тэр нь юу юм бэ гэхээр өөрөө өөрийгөө тэтгээд аваад явах тийм суур нөөц боломжтой улс гэхээр Монгол улсаас өөр улс ер нь бол маш ховорхон байдаг. Тэгээ ялангуяа хүн амын тоо юм бага, газар нутгийн хэмжээ юм том. За бэлчээр гэдэг чинь 110 саяга бэлчээртэй, ойн сан гэдэг чинь 19 саяга ойн сан байна. За ингээ хүн амын тоо одоо 3.2 сая дээрээ бол явж байна. Малын тоо толгойгоо 70 сая даваад явчихсан. За ийм нөөц боломж байна. Тэгэхээр урт хугацаанд төлөвлөгөө хийя гэх юм бол та юу төлөвлөх ёстой вэ гэхээр үндсэндээ хэрэглээл төлөвлөж байгаа. Хэний хэрэглээг төлөвлөж байгаа гэхээр хүний л хэрэгцээ. Хүн яагаад энэ байгаль орчин дээр юм чухал этгээд болчихваа гэдэг нь бас онлайн дагуу бол тайлбарлагдаж ирдэг. За тэрийг нарийн ярих юм бол маш гүн үнцгий яриа руу орчих гээд. Тэгэхээр энэ төлөвлөгөө хийхдээ хүнийхээ хөгжлийн бүх асуудлуудыг бид нэр улсынхаа хэмжээгээр нь тооцож гаргасан. Түрүүн би хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр гэдэг эдийн засгийн томьёол одоо байна гэж байгаа. Монголын үндэсний эдийн засгийн тэр үндэсний аж төрхөө ухаанд юу гэж хэлж байгаа нөхлөөр хүний хэрэглээ бол хязгаартай. Одоо бидний өмсөж сууж байгаа ахуй хэрэглээ бол хязгаартай байдаг. Юу хязгааргүй юм бэ гэхээр тэр гэгэрлэр тэр оюун санааг үргэлж тэмүүлж хүсчээдэг тэр хүмүүсийн хэрэгцээ бол хязгааргүй хэрэгцээ байдаг. Тэрийг олж таних юм бол өдөр тутмын энэ хэрэглээгээд бидний ойлгоод байгаа зүйл чинь хоёр дахь асуудал болж байна. Тэгэхээр гол зорилго руугаа явсан хүн бол хэрэглээ нь угаасаа багасгаас өөр аргагүй болж байгаа. Тэгэхээр энэ яг суур томьёол дээр онлайн концепц дээр манай эдийн засгийн төлөвлөгөө, хөгжлийн төлөвлөгөөнүүд бол гарч ирсэн. Тэгээд хамгийн гол нь урт хугацаанд энийг хийх хэрэгтэй. Бид нэр 127 жилийн төлөвлөгөөтэй гэж өмнө бол ярьж ирсэн. Энийг 3 үе шат дээр бол хуваасан. За эхлээд бол бүтээн байгуулалт бол зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Шилжилтийн үеуд шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгээд аяандаа энэ бол тогтворчих хэвээр. Энэ гонцоо 3 үндсэн үе шат байна. Энэ дотор ч гэсэн бидний яриад байгаа нэг алсын хараа 2050 бас багтаад орчихсон байгаа. Тийм ч учраас мөрийн хөтөлбөрөөр бид нэр энэ хүрээнд нь одоо хуульчилсан хэмжээгээр нь бол хийх боломжтой болж байгаа юм аа. За эдийн засгийн энэ судалгааг хийж үзээд явж бид нэр ямар асуудлыг олж таньсан бэ гэхээр хамгийн гол суурьнд нь юу байна вэ гэхээр хүн амын нөхөн хүчгүй бодлого. Ерөөсөө хүний хэрэглээг чинь тооцоод үзье гэх юм бол хэдэн хүн байхын, хүүсийн харьцаа нь ямар юм, насжилтын бүтцэн ямар байх вэ гэдгийг тооцохоосоор аргагүй болт юм байл. Энэ зүйлүүдийг бид нэр яг бүрэн дүүрэн тооцож чадсан учраас эдийн засгийн энэ төлөвлөгөөн дээр бүрэн бүтэн тооцсон гэдэг баттай, итгэлтэй тэр дүгнэлтийг л гаргах боломжтой л болоод байгаа юм л да. Одоо таны тойрог руу эргээд оръё. Та бол одоо улсын хурлын сонгуулийн 4-р тойрог буюу одоо хөвсгөл, булган, орхон гэсэн одоо энэ тойрогт нэр дэвшиж байгаа.
Орхон аймгийн хот Эрдэнэт хот бидний хэлдгээр жинхэнэ одоо үйлдвэржилтийн хот. Одоо бас яригддаг л да. Одоо зэсийн нөөц нь ер нь бол ингээд дундарсан, дуусж байгаа ч гэдэг. Ер нь цааш 30 жилийн нөөц бийж гэж ярьдаг. Энэ тал дээр Хүсгэл аймаг бол өөрөө аялал жуулчлалын бүс нутаг. За Булган аймаг бол одоо балааж яах вэ, тийм ээ? Хөдөө аж ахуй нүүдэлчин соёл гэдэг. Ингээ хойд бүс. Энэ бүсийн өөрөө онцлогтой газар нутаг шүү дээ, тийм. Та энд нэр дэвшиж байгаа хүнүүд бас энд ямар бодлогыг иргэний хөдөлгөөний намын зүгээс боловсруулж оролцож байгаа. Ер нь бол бүсчилсэн хөгжил бол байх ёстой. Тэгэхдээ хамгийн гол асуудал нь тэрийг хэрхэн яаж бүсчлэх вэ гэдэг дээр хамгийн гол асуудалт нь бол байгаад байгаа. За цаг уур амьсгал, за тэгээ газар зүйн тогтцоороо ямар цаглбарууд, ямар бүсчлүүдээр бүсчлэх вэ гэдэг нь бол маш нарийн зүйл. Бидний судалгаан дээр ч гэсэн энэ бол гарч ирсэн. Тодорхой хэмжээнд бүсчилсэн байдлаар хөгжих нь бол ойлгомжтой харагдаж байгаа. Тэгжээж өөрийн онцлог одоо энэ чинь газар нутаг болгон за тэн дээр суурьшаа амьдарч байгаа хүмүүсийнх нь соёл зан заншилч гэсэн бас хоорондоо ялгаатай байгаа шүү дээ. Одоо өмнгийн бүс, баруун бүс, зүүн бүс, төвийн бүс, хойд бүс гээд бүгд харилцаа адилгүй байгаа. Тэрэндээ таарсан өөрийн гэсэн эдийн засгийн төлөвлөгөөнүүд бол байх ёстой. За Эрдэнэтийн асуудал байна. Мэдээж нөгөө нөөцийн асуудал дундарж байгаа нь бол ойлгомжтой. Дараагийн гарц нь юу вэ гэдгээ мэдээж хайх ёстой. Одоо бол хайлуулах үйлдвэрийн төсөл энэ төр гээд маш олон дараагийн нэмэн өртөх шингээх том төслүүд бол яригдж байна л да. Гэхдээ урт хугацаанд Эрдэнэт хот маань хөгжлөө яг яаж харах юм бэ? Хөвсгөл аймаг аялал жуулчлалын бүс гэж одоогоор бол томьёологдож байгаа. Урт хугацаанд бас тэрийг яаж хадгалах юм? Одоо хөвсгөл чинь бас онцлогтой газар шүү дээ. Ер нь бол хүний энэ оюун санааны анхны буулт болсон газар чинь энэ хөвсгөлийн тэр хоймор нутгаас яг хүн анх тэндээ оюун санаагаа олж тэндээсээ тархан нүүсэн байгаа. Түүхэн сурвалж баримтчих байна. Энэ дээр аялал жуулчлалынхаа тэр бүсчилсэн хөгжлийн концепцэн дээр бид нэр аялал жуулчлалын ямар онцлогтой тийм проектуудыг хийх ёстой. Тэр чинь өөрөө бас гарч ирэх ёстой. Гэх мэтчлэн цаашаа явна. За аж үйлдвэрчийн асуудал дээр бол түрүүн би хэлсэн суурь эдийн засаг бол Монгол улс бол мал аж ахуй тэр дундаа нүүдлийн мал аж ахуй дээр суурилсан. Тийм л бодлого байхгүй бол энэ газар нутаг дээр чинь өөр зүйл тохирохгүй маа. Энийг бол бидний эцэг өгдөж мэдчихсэн. Бидний үр хөгжчихсэн одоо энийг биеэрээ туулаад бол юм. Тэгэхээр яг ганц үе дээр энэ бүх нөөцүүдийг бид нар хэрэгжилмээр байгаа. Үр хөгжтөд юу үлдээж өгөх вэ гэдгээ одоо яг бодох хэрэгтэй. Тийм ч учраас яг энэ сонгуул бол түүхэн сонгуул байна гэдэг дүгнэлтийг бол бид бүхэн гаргаад байгаа. Зөвхөн Монгол улсын хувьд ч биш, дэлхийн нийтийн хувьд яг түүхэн сонгуул болчиход байна. Яг бидний хайж байгаа зүйл дэлхийн нийт ч гэсэн хайж байна. Бид бүхэн бол хариулт тодорхой хэмжээнд байна гэж харж байгаа. Тэрийгэ хэрэгжүүлэх боломжтой энэ улсын хурлын сонгуулийн яг энэ цаг хугацаан дээр тэр эрхээ олж авах тийм үзэл баримталтайгаар л явж байна. Хугацаа бол их бага үлдсэн байна. Би энэ та бүхний олон жилийн хугацаанд боловсруулж байгаа, судалж байгаа энэ суурь судалгааны чинь талаар бас их сонирхоод байна л да. Яг танаас өөрөөсөө сонирхъя. Ямар үе шатаар яаж явагдсан судалгаа вэ? За суурь судалгааг бол 15 жил хийж байгаа гэж бид бүхэн хэлсэн. За мэдээж нөгөө үндэсний онол ном дээрээ суурлаад тэндээсээ ямар хөгжлийн төлөвлөгөө байх ёстой вэ гэдгийг бид бүхэн үндсэн онолын баримжаагаа бол авч байгаа. Ер нь бол очих ёстой цэгээ тодорхойлж чадаад тэгээ өнөөгийн нөхцөл байдлаа дүгнж чадах юм бол энэ хоёрыг хооронд нь холбосон зам мөрийг л хөгжлийн төлөвлөгөө гэж байгаа. Тэгэхээр энийг бол бид нэр цаг хугацаа орон зайд нь тааруулж бүх судалгаагаар нь гаргаж байна. За нэг жишээ баримт дуртахад нэг хүний хэрэглээг бид бүхэн бүрэн тооцсон. Таны одоо бүх хэрэглээг бид нэр 9 салбарт хувааж агаад нэгж болгоноор нь тооцоод таны одоо байрны тоосго хэдэн ширхэг орохын, хэдэн килограмм цемент орохын гэдэг бүх зүйлийг тооцож харж байгаа. За энэ тооцоог бол нэлээд цаг зараад хүн хүч зарах юм бол хийж болдог тооцоо. Хамгийн гол нь юу вэ гэхээр энийг хооронд нь уялдуулдаг тэр нийгмийн системийн инженерчлэлийн онол байх хэрэгтэй. Энийг нь хийж чадсанараа л бид бүхэн энэндээ бол бат итгэлтэй байгаа л гэж хэлэх гээд байна. Цөөхөн орон үлдсэн байна. Нийт сонгогчтой хандж хэлэх үг байна уу? За нийт сонгогчтой хандаж хэлэхэд энэ удаагийн сонгуул бол дэлхийд даяар явагдаж байгаа дэлхийн нийт хүн амын 60% нь энэ жил сонгуультай байгаа. Тэгэхээр яг энэ том шилжилт хийж байгаа энэ цаг үед монголчууд урт хугацааныхаа ирээдүйг харж сонголтоо зайлшгүй хийх шаардлагатай байна. Хүн болгон дор дороо дүгнэлтээ гаргамаар байгаамаа. Яагаад энэ сонгуул чухал болов? Монгол улсын ирээдүйг та бүхэн маань хэрхэн яаж харж байна? Өнөөгийн нөхцөл байдал дээр дүгнэлт хийгээд тэгээд хамгийн гол нь монгол хүн Монголоо сонгох цаг нь болжээ гэж бид бүхэн харж байгаа. За баярлалаа танд. За сонгуул 2024 шууд нэвтрүүлэгт улсын хурлын сонгуулийн 4-р тойрогт иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшигч Балдан Доржин Баттуул оролцлоо. Танд баярлалаа. Танд амжилт хүсье. За баярлалаа.